Энэ бол миний бас нэг мөрөөдлийн орой байлаа. За. Сайн байцгаана уу? Дараагийн влогт тавтай морил. Өнөөдөр би Joy-тэй хамт сууж байна. Өнөөдөр миний жолоочийг хийн. Бид хоёр Хавайд болж байгаа. East Hawaii тажин төцгээд явж байна. Joy найз ирж магадгүй. Гэтэ баг байсан гэж санагдаад хайн. Мэдгүй. Нэг юм стори хийсэн сахгүй юм аа найз. Гэсэн чи тэнд яг харахгүй нэг бондгорыг танайнаа жоох нэг юм атлын гэтээ яг л тийм нэг атлын хувцас хүмүүс ингээ алхчихсан. Тийм үү? Тийм тэгэхээр би би бас байж магадгүй гэж бас бодож байгаа. Байвал бас аймаг байна. цэцэг авах тийм. Ер нь тийм л дээ. Тийм. Хоёул ер нь жоохон хоцроо. Яа. За хоёул яарья. За. Hawaii Convention Center хамаг л байдаг энэ том тоглолтууд болдог. Надад тийм хурал цуглаа. Эсвэл ямар нэг ивент зохион байгуулдаг тийм одоо төв баггүй. Би өмнө нь ерөөсөө очиж үзэж байгаагүй. Айгу том. Ахчаад 6 цагаас хаалгаа нэгээд 6:30-аас ер нь бол эхлэх юм шиг байлээ. Бүрэлдэхүүнлээд бичлэгтэйгээ хамт байгаарай. Хоёр одоо Сефе руу орж цэцэг авах гэж байна. Хүү амтэн гимжих цаан байлаа тий. Гүнжид. Цэцэг жоохон цаг авах гэж би бодоод байна. Цаг тажинд дуусаар тий тайзны ардаас дууж иртмэх цаг авах гэж байна. Гэтэ угсаал уулзахгүй байна. Очсны шал хэрэглүүлээ. Ямар цэцэг тэр хүний санагдуулсан бэ? Энэ шар гоё харагдах юм. Шар гоё вэ? Miss Hawaii сарнаач юм шиг тий. Тэгтээс яг нөгөө нэг тод өнгөө жоохон pop хийж гарч ирэх баг. Тэ тэгтээ. Би яг юу бичлэгийг харсан юм аа. Tulip биш үү? Наачин гоё. За nice. Бүрхэн би ихтэйдэг юм. За бид хоёр convention center дээр ирсэн байна. Парклахад одоо 30 минутын дараа тэмцээн маань одоо эхэлнэ. Гоё төлөв аваад бэлтгэсэн. Цэцэг барьж. Ноо. Яна зүгээр бэлтээстэй. Ийм гоё юм төфөл мөфөл өмсөөл ийм байж байгаа чинь. Миний байж байгаа зэрэг. Эсрэг Kesha team say hi. There's a special skill to putting on a crown, for sure.
Keisha Kahai Enos, Miss Hawaii Island, USA. What life experiences have you had that is closest to this right now in terms of excitement and motivation and maybe a little bit of anxiety? Have you ever gone through this? And tell us about it if you have. Definitely, I've experienced playing 3 years of college volleyball at the collegiate level. And if you know the college level sports, it's totally different from high school. It's definitely nerve-wracking, but I've learned to build and develop a lot of strength, work ethic, and confidence in myself and my teammates. At the end of the day, if you believe yourself, you can achieve anything you put your mind to. Одоо топ 5-аар шалгах гэж байна. Би бол тийшээ шалгарна гэхгүй 4 хэлтэй. Дэмжиг үлдээ үзэж үлдээр гоё маа. Шууд лайв явж байгаа болохоор ингэж чин цагсан хэрвээ чамайг дуудсан бол энэ цагсан ингэ зааж өгөх юм. Нэвтрүүлгээр бол одоо яг сонсолтоо гарч байгаа гэсэн үг. Гоё маа. Will select randomly. Ladies, are you ready? Let's start with Alexia Summers. Alexia, if you were given an extra hour in each day during this past week, how would you have spent it and why? If I were given an extra hour, I would self-reflect on all the hard work that I've done, but not only that, what I put into myself and what I thought about. Мейкапыг сэргээгээд одоо ингэж хамгийн сүүлийн хин ялгч болохоо гэж нэг шууд тийм мейкап хийсэн гарч гоё юм. Finally чи харуулчлаа гоё. Тэгээд шилдэг 5 минут гэсэн. Miss Hawaii USA finally үзсэн түүх маань бол их гоё. Яад гэвэл энд манай найз маань орсон байгаа. Бид хоёр Keisha бид хоёр их сургуультай нэг анги байсан. Зөндөө олон мэрэгчлийн ангиудаа хамтдаа авсан. Бас миний одоо internship-ээ хийж байгаа position дээр маань өмнө нь ажилладаг байсан. Тэгээ миний trainer байсан гэсэн үг. Би өөрийнхөө хувьд Keisha-гаар бол маш их бахархдаг. Тэгээ өөрийнх нь тийм хичээл зүтгэлтэй байгаа. Бас маш их юм discipline тэгээ бүх өөрийнхөө үүрэг хариуцлагууд энэ pageant-д ингээд бүтэн жилийн турш ингээд бэлтгэдэг. Тэр мөч бүрдээ айгүй хичээсэн гийг би дэрэгдээс нь харж байсан. Тэгээд бас нэг зүйл гэвэл pageant бол миний bucket list-д байдаг юм байсан. Өөрөө орохгүй ч гэсэндээ би нэг бас in person үнэхээр үзэж үзхийг хүсдэг байсан. Хүүхэд байхасаа л би fashion-д дуртай. Тэгээд миссүүдийг харж бахархдаг, үлгэр жишээ авдаг тийм хүүхэд байсан. Одоо хамгийн сүүлийн final буюу 2025 оны Hawaii Miss тодорхойд тунд өгсөн байна. Одоо энэ өнгөрсөн жилийн Miss хүндэтгэл үзүүлээд титмээ шилжүүлэх ёслолын өмнө бүх хайртай хүмүүст нь Lei өгч байна. Lei бол Америкийн нэгдсэн улсын Hawaii мужид яг монголоор төлөөлүүлж хэлэх юм бол хадаг сүү гэсэн үг. Маш их хүндэтгэлтэй баяр ёслолын үед хүнд бэлгэлдэг тийм зүйл байгаа. Одоо яг энд бол миссүүдийг тодруулж байна. 3 дугаар байранд энэ мисс маань орсон. Тэгээд нэг нэгээрээ гарч ирж байна. Хамгийн сүүлээс нь 3 дугаар байр, 2 дугаар байр, тэгээ 1 дугаар байр гэж дуудах юм байлээ. Энэ мисс бол маш гоё миссээс надад маш таалагдсан. Тэгээд одоо тэр хар плажтай эмэгтэй харж байна. Тэр эмэгтэй болохоор сэтгүүлч юм байлээ. Тэгээ асуултуудаа маш гоё хариулсан. Тэгэл хийж бүтээсэн зүйлтэй хүмүүс чинь маш гоё мэд юм лээ. Мисс гэдэг чинь дотроосоо тэг дотоод гоо үзэсгэлэн дээрээс нь мэдлэг боловсруулалтын нийгэмдээ тустай юу хийж чадах вэ гэдэг нь дуу хоолойгоо хүргэж чадах нь байдаг юм байна лээ. За одоо хамгийн сүүлийн файналыг хэлэх гэж байна. First runner-up position is an important one. Should our new Miss Hawaii USA be unable
to fulfill her duties and goes on to win Miss USA, then our first runner-up will have the opportunity to take over. It's a tall order. Yeah. It's a tall order. Okay, let's just do this. Ready? Our first runner-up is Michaela Vega. Мисэд маань одоо тийм бөөндө 6 ах болж байна. Харагдаж байна уу? Аха. За. Би ч харагдаж байна. Аха. Баярлалаа бууж хэлж байна. Харин. За стил ямар вэ? Сэтгэлөө үнээр бүр багтаж байна. Юус үг нэ те бүр амьдэрчсэн газараасаа гарангуутлаа те. Тэгээ бүр ингэ Хавай төлөөдөө USA Miss Earth хэмжээний тийм том хайзан дээр гарлаа шүү дээ. Тэр дараагийн удаа гэж байгаа байх гэж би бол тааж. Тийм хаа. She's your fan now. Oh my god, look at you. За. Өнөөдрийн бичлэгийг энэ үргээ дуусгая. Үнээр гоё байлаа. Дочка дамжаагаарай. Subscribe дарахаа мартваа найзуудаа. Болцоонд хүлээх учраас